болосоо ээжийн төрөлн ахцнаарны өндөختийн ихэн болосоо ауын төрөл авганаарны сатан төрөл бүгдээрээ сайн сайхан яваарай сатан 곱슨 толгоон цаад сатан анжин жаргаарай авэжининтэй ачдах ихчин армин аллаг үрийн дүнтэй эмэн хайртай дунармин сатан төрөл бүгдээрээ сайн сайхан яваарай сатан 곱슨 толгоон цаад Сэмбэцэнэ эрхэм хүндэт зөвшөө. Улсын хотыг өртөж, ургийн хотыг бацжуулж байгаа баяр хоёрын дэд ургийн хан баярыг багтуун жаргалтай тэмдэглэж байгаа анчин шарнуудын эрхэм ах トゥ авах магац эрхэм тавгидээ энэ өдрийн халуун баярын мэндийг хүмжлэе. 안чин шарнуудын анхны ургийн баяр аппа ёсоргож байгааг тавгидээ баяртайгаар хүмжлэе. тавгидээ атгэрэн эрүүдэхийг дагдагвсяа. Хүний дээд ах ихч нар мэнэ. Одмын заягараа эвсэж уучран залгсан дүү нар хүүхдүүд нэ. Ариун тонголоо арагшан бодог өндөрсөн амантин жигүүртэн чуулсан хүн зон воин фатын ханга жагдын гарын зон ивэнтийн хайрсан зураг шиг сайхан артаада мөргий. Амтай бүхнийг аврагдаа автасан ашиг мөнхийн бүх тэнгэртэй мөргий. Сая тавин минь табич замбогийн бабан бурхандаа сүслэн мөргий. Эдгээр садан Монголын хатөдөө эгдби хадан нэмэрсэн эрх зоригт өвдөжтэй мөргий. Ихарна хожгийн түшгэ гадыг бадрацж энх цагийг авчирсан анчин шарнуудаа өвдөжтэй хадархай. Ангирууга амтуун гүйж ачтэгэ хайрэрэ нэдасан ачтны дээж ээж болохдоо мөргий. Агуу хайрэ дотрогч амар амтан өсгсөн азабур аудаа мөргий. Онсон гадар угаасан усандаа ирж ураг удамаа идэгс хатнараа уучран зогсон та бүхэн минь сайхан баярлалаа. Юу сонсон 9 цагаан хүсэлт нь биедэх болтугай. Хүрээ. Өдрийн сайныг өнжин хүлээж өнөөдрийн энэ сайхан өдөр зуны адаг сарын шинэ намны энэ сайхан өдөр ургийн баярыг хийж байгаа ахын дүүс та бүхэн минь бүгдээрээ сэтгэл санаа нэгдэн бүгдээрээ ургийн баярыг хийхээр хандив мөнгө өгч тэр алс хотоос
80 гарсан, 90 гарсан настай ахын дүүсээ аав ээжигээ дагуулад ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дахин талархъя. За бидний хуланц гал өгд чамдан чампар гиндэн гэж гурван одоо энэ өгдийн өөрөөс бид нар өнөөдөр маш одоодоо өнөр өртгөн сайхан болсон. Энэ өнөр өртгөн сайхан болсон энэ олон сайхан удмуудаа нийлүүлэн нэгтгэж ургийн баяраа тэмдэглэхээр сэтгэл шудардан хамтарсан ургийн баярыг зохион байгуулагч бүх комиссийн гишүүдтэй бас талархъя. За энэ учраас сэтгэл зүрхээр нэгдэн энэ дээрээ сууж байгаа ураг удмын ахын дүүс үр хойч та бүхэндээ аз жаргал эрүүл энх амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж дахин талархъя. Мөнх тэнгэрийн дор хүмүүн заяаг олж төрсөн хүн бүхэн онсон газар угаасан ус аав ээж ах их эмээ өвөө өвгдээсээ хүндэтгэн дээдэж удам ургаа бадран насан туршдаа сэтгэл зүрхэндээ тээж явдаг хүмүүн төрөлхтний жам заяа битээ. Тэрний нэгэн хэсэг нь манай Шарнууд овгийн одоо ахын дүүс бид юм аа. За ийм болохоор ургийн баяраа хийж энэ нандин сайхан Шарнууд хэмээх овгийг бидэндээ үлдээсэн чанкар, чандан, гиндэн гурван сайхан элэнц хуланц өвдийнхэн ариун биегийн сүнс сахиус сайхан нутаг усанд нь талархан мөргөё. За бид бүхэн ургийн баяраа хийх санаа 2014 онд энэ нутгийнхаа 90 жилийн ойгоор ирэхэд ах дүүсийн маань хүүхдүүд биднэрт хэлж байсан. За тэрнээс хойш энэ ер нь ургийн баяраа хийх цаг хугацаа болсон юм байна гэдгийг одоо мэдрээд ингээд энэ асуудлыг ярьсаар хагаад 19 онд анх бид одоо 3 удмын 4-5 хүмүүс маань уулзаад ургийн баяраа хийе, ургийн намаа бичээ гэдгийг гаргасан. За тухайн цаг үеийн байдлыг та бүхэн мэдж байгаа. Дэлхийд даяараа одоо карантины байдалд орсон учраас хийж амжихгүй байж байгаад энэ 2023 оныг сонгосон билээ. Энэ оныг сонгосон минь учиртаа эргэжил сумын 100 жилийн ой болно. 100 жилийн ойгоор бид нар ургийн баяраа хийх юм бол баяраа хийх үү, сумынхаа наадамд очих уу гэдэг ингээд одоо баяраа жоохон үн цэнгүй болох асуудал байсан учраас бид бүхэн энэ оныг сонгож энэ сайхан ургийн баяраа энэ сайхан өдрийг сонгож хийж байгаа юм аа. За бидэнтэй анчиг шарнууд хэмээх энэ сайхан дэлхийд данстай, дэлхийд нэртэй том овгийг үлдээсэн удам ургийн өв дээдс маань 1830-аад оны үед төрж мэндэлсэн хүмүүс юм байна. За ингээд шарнууд гэдэг овгийг бидэнтэй үлдээгээд одоо хорвогийн жамаар 200-ыг илээсэн энэ үед бид нар ургийн баяраа тэмдэглэж байгаа маань бид бүхний одоо сэтгэл зүрх нэгдэн байгаагийн нэг сайхан илэрхийлэл гэж бодож байна. За тэгээ бид нар одоо ургийн баяр хийн гэдэг маань бас их сайхан зүйлүүд болдгийн байна. За овгийн тугтаа болсон. Овгийн туг гэдэг нь одоо ов бүхэн өөрийн одоо мандан бадарч байхын бэлтгэл байж байдаг. Тэгээд овгийн туг маань одоо энэ байж гин би энэ тугны талаар бас жоохон тайлбар хэлнэ. За мөн одоо бид нар сумандаа бүтээн байгуулалт хийсэн Шарнуудын одоо цэцэрлэгт хүрээлэн гэдэг юм байгуулахаар энэ урдлын манай гавьяд бэргэн эгч самжуу эгчийн тарсан энэ цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсгийн талбайд нь бид нар дандаа хоёрын моднууд авчир суулгасан байгаа. Энэ хоёрын моднууд бол одоо та бүхний өгсөн хандив мөнгөөр суулгагдсан учраас та бүхэн минь одоо энэ цэцэрлэгт хүрээлэнд байгаа мод цэцгээ сайхан хордож ургуулаарай гэж бас хүсэж байна. За ингээд шав өнгөтэй байгаа маань нэгдүгээрт нь бид нар одоо Шарнууд гэдэг овгтойгоо холбоотой энэ өнгө дэвсгэрийг сонгосон байгаа. За дараа нь энэ маань одоо алтан нарны өнгө байдаг. Алтан нар мөнхөд оршиж, алтан нар мөнхөд ивэж байдаг гэдэг утга агуулгаараа бидний өвөг дээдсийн Шарнууд гэдэг овг маань биднийг одоо мөнхөд ивэж байхын ийм сайхан бэлгэлтийг агуулсан байгаа. За дараа нь энэ анчин гэдэг үеийг цагаан өнгөөр бичсэн байгаа. Цагаан өнгө болохоор зэрэг одоо сайхан сэтгэл энэрэнгүй хайрын бэлгэлт байдаг учраас хэдийгээр анчин гэд хүн бодоход нэг юм анх хийгээд ингээд амтан ингээд агнад яваад байдаг юм байгаа боловч энэ маань одоо нэгүүлсэнгүй энэрэнгүй сайхан сэтгэлээр гарч ирсэн ийм овг гэдгийг одоо харуулахын тулд за нэгдүгээр хоёрдугаар нь цагаан өнгө бол одоо аз жаргалтай амьдрал за дээрээс нь цагаан өнгө одоо тогтвортой баян чинээдэг баядаг дүүрэн жаргалтай байхын бэлтгэл байдаг учраас анчин гэдэг үгийг цагаан өнгөөр сонгож бичсэн байдаг.
За дараа нь Тэнгэрийн цэнхэр өнгө орсон байгаа. Цэнхэр өнгө бол мэдээж одоо Хөх Тэнгэрийн бэлэгдэл мөн Хөх Тэнгэрт байгаа өв дээдс маань өөрс биднийгээ өргөжийн мөнгөд ивэж байна. Хөх Тэнгэр шигээ одоо шарны удмын чинь бид нар цэлгэр уужин тэнүүн сайхан амьдрах ёстой гэдэг билэгдлүүдийг агуулсан ийм сайхан тугтай болсон. Тэгээд бид нар одоо энэ бүгнийхээ зургийг аваад бүгнийхээ энийг одоо сайхан одон болгоод ингээд одоо өв дээдсэг мөлдөө зурхан шүтэн дээрээ авчаад байлгуулж болно. Энэ туг маань одоо энэ нутаг усандаа өвдөх юм учиртай ийм туг болсон байгаа. Ингээд бидний ургийн баяр маань одоо бас ач холбогдол дүүрэн байлаа гэдгийг хэлэхэд сэтгэл хангалуун байна. Сатамарахо элеген улаан олсмине элен олон ястан одан эхийн урсиг эвсигдэхо коммон однын аммад сэтие төрсөн отхимэн холоос хомийн ихшигтэй ховор шүүдийг нууранда чулуусан хаврын хавртаа цүнгийн түрлэгтэй хатан харус минь мөнхийн дуулалтай 한지 샤르도 무게인 에룬 가도돔 아돔승 나스크잖아 숨부로디 도디 덱 숨다단 도디 운다이 술가딘 함들기여 그래 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 자이 그 오금ing 에루운갑 이윙갑 아동등였다 그래 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 엄마서도 맞다고 먹어봐 오빠씩 일체 먹어봐 글쓴 미팅 농기절 먹어봐 그래 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 이리를 쏟아 hul팅그리를 먹어봐 이리기대 쏟아 벌을 갖다 두시 먹어봐 그래 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 한치 잘못 오기 대칭 갖고 보면 우잉 뭉긋 마동등 하서 걷어가 그래 아이사 이코 어둠이 에롱 가서 보면 마동등 그릇쯤에서 주나 그래 За манай удам болоод одоо бас бидрээ судалж үзсэн ингээд чандам тамгыг одоо адам мотороор дарж ирж ирсэн ийм сайхан уламжлалтай юм байлаа. Тэгээд энэ сайхан тамгыг одоо бидрээ удмынхаа тамга болгоод зааж байгаамаа. За энд бол одоо дандаа Ахмад Бачид гарсан байгаа. Одоо эднийг хүлээж авах хүмүүс нь дандаа айдны отхон тэгээд улсын сайн балчин авраг мачтаа өгнө энэ тамгыг. эхийн урсиг эвсигдэхо 어두리면 아무도 새끼에 결승이 못히면 모두 더러시워 어디 허도
Холоос хөмийн ихшигтэй ховор шуудыг нууранда чулуусан хаврын хавртаа цүнгийн түрлэгтэй хатан харус минь мөнхийн дуудад та Харсан ч нутаг минь бодогдоноо Ойртоо нэг л зүтлээ юм болоо Одоо л төргийн нутгаа зоридоо Орчолонгийн дэваажин сутайда мөргидоо Түмэн адны минь аммагдан сэтгээ Өрсөн нутгийн додод оршивоо Түмбодны минь аммагдан сэтгээ Өрсөн нутгийн додод оршивоо Ерөнхийдөө манай ургийн баярын номонд бүх одоо энэ шагнуудны ах トゥ гурвын бүх одоо өгдөг энэ номонд ороод багтчихсан. Тэгээ энэ номоо чаар таа хүмүүс тодорхой ойлгох байхаа бүгд уншиж судлаад мэдэх байх гэж бодож байгаа.
Хүүгийн энэ хүү найдынгийн Баттулга дамгаж алтан гац одонгоо шагнагдсан. За манай Дашаагийн Цэдэнбат Төндвийн Шарвнаар сумын заан цад 1973 онд Төндвийн энэ шарв энэ сумын төлөвлөж сумын заан цад авч байсан. 1976 онд Дашаагийн Цэдэнбат Алтан сумын наадамд үзүүлж сумын заантайгаа үзүүлж байсан. За настаа өчтөр мэдэх байхаа. Зохион байгуулсан бүх хүмүүсийн гишүүн энэ нутгийн олон төрөл салдан ураг авгийн бүх хамаатан салбартай баярлаж байгаа хүмүүс минь уртлаас зохион жираараа гэрээ миний хүмүүс. Айнаа бачада. За би өдөржин тоглон сэрэмжэн одоо томхоо байгаа. Тэгээд одоо уугтны хаан таавд баярлалаа ярьж 사람의 지금이 되는 문제가 공사투와 행복해가 수행복해가 공사투가 오스타 인사하겠다 이거 있잖아. 그래서 인사가 나오는 거 생각하면 여기서 제일까지 아니라 이 밑에 보지 있잖아. 자. 앉으시는 것부터 드림을 제일 나왔을 때나 다음인데 어린 바이니 민들이야. 맞아. 그러면 양수는 마실 바이니나. 그래서.
Анчи сарнууд өдний анхны ургийн баяр болж байгаад анчи сарнууд өвгийнхэн бүх ахтунаар сайн сайхан ирүүдийг бүхний хүссэн өрөө. Ингээд манай анчи сарнууд өвгийн одоо ургийн баяр маш их одоо баярлж байна. Бүх ахтууд бүх хөвгүүд. Давид тэгээд энэ баярт одоо тэг гурван хүнээс одоо идэв олон болтол маш их сайхан одоо 400 гаруй хүн болсон гэсэн байна. Би одоо тавган гам болдог миний ах Эрдэнэ Баатар энэ гам бол одоо ахтуу тавуулаа манай ээжийн одоо шарнуудын одоо ингээдтэй хүүхдүүд хамгийн том орж багш бидний хүүхдүүд одоо юм сүрэн шонко эдгээр яг одоо мян пача норва амба мян пачаг одоо ингээд цог одоо ургийн шарнууд овгийн ахтунаар одоо баярын мэндийг хүргье. хан суимэл цулгийг ханзартаа нарийн ширмэл зоддгныхоо тоороо хэгэлцэртэй сурраар боосон гитсгэний уран сүлжээ садартаа сумми наадам төрөөсөн Садорстан Синхэр саруудын жидэр Хүчтэй бөхчөө зодголдоо Сингэл баяри мандар Монгол наадам ихэддээ За ингээд одоо энэ сайхан өдөр манай удмын ургийн баяр болж байна. Энэ ургийн баяр сайхан болж байна. Сайхан зохион байгуулсан байна. Одоо энэ Юмсрэн гэдэг хүн манай ган цоож энэ комсид орсон энэ удам судрыг өөдөн олон улсуудад таниулах, ах дүүнэрээ хооронд нь танилцуулах энэ сайхан ургийн баяр болж байна. Ургийн баяр одоо их сайхан боллоо. Өчигдөр одоо ерөнхийд нь хоорондоо танилцуулах, за тэр бэлэг хачгаа гардуулах ийм үйл ажиллагаа боллоо. За өнөөдөр бол одоо ингээ 3 насны морь уралдаад одоо сайхан нутагтаа мянган улсынхаа яроод ингээд ах дүү нартайгаа ээжтэйгээ хамт ингээд сайхан баярлж байна. Энэ Санжбатны удмын ургийн баярыг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн ганц ож сав ахын хүүхдүүд одоо энэ асар майхан эдээ бодоо энийг бүгдийг бэлдэж ирсэн энэ хүмүүстээ бас баярлалаа гэж одоо ургийн
энэ баярыг зохион байгуулах нэг хэдэн зүтгэл гаргасан энэ хүмүүстээ баярлалаа гэж хэлье. баяр이 만다 Монгол наадам ихэддээ За зэсэг суманд анчин шарнуудын ургийн баяр хийж ягаад одоо өчигдрөөс 26-наас эхэлсэн өнөөдөр 27 28 гээд 3 хоногийн их сайхан ургийн баяр хийж байна. Энэ ургийн баярт бол хол оройс маш их олон хүн иржээ. Сэлэнгээс, Дарханаас, Эрдэнэтээс гээд Ховд аймгаас ингээд бид нар ахтаад ерөөсөө олон хүн ирж зөвхөн манай хүү би одоо 7 хүүхдээс бас 6 хүүхэд нь одоо эцгийнхаа ургийн баярт ирлээ. Тэгээд энэ өвөг дээдсийнхаа ургийн баярыг одоо бас ингэж хөгжөөж баясгах гэдэг чинь бас их дэлхийг баярлуулж байна. Дээд тэнгэрээс одоо манай бурхан болоод явсан улсууд бас тэнгэрээс харж байгаа. Тэгээд бүх улсуудад одоо энэ ургийн баярт ирсэн бүх улсуудад одоо сайхан энерги харилж байгаа их баяртай байна. Одоо ингээд ургийн баярыг их сайхан зохион байгуулсан эхлээд одоо сайхан гоёлын моднууд авчираад ганданд ингээд тариад тэр моднууд нь бол маш сайхан ургасан. Анхны би өөрөө байгаль орчны гавьяа түн анхны модыг бол юу сүм дотор сүмийг тойруулж тарьсан. Тэгээд тэр сүм дотор бол ургийн баярынхаа модыг эднэр тарилаа сайхан ургаж гин. Тэгээ ургийнхаа баярыг бол одоо морь уралдаж гин бүх барилдаж гин. Тэгээд одоо өчигдөр бол их том танилцуулга явлаа. Бүгдээрээ би нэ мэдгүй ерөөсөө танихгүй улсууд одоо ургаар одоо ингээд би нэ танилцаад энэ бол бас хооштой үр ачтай одоо их сайхан байгаа. Энэ нь баярлж гин. Одоо ингээд ураг гэдэг чинь бас ах дүүс хоорондоо ярих юм бол мэдхгүй ургаа мэдхгүй хоорондоо суучдаг, цус ойртдаг бас асуудал байдаг. Энэ бол бас их шинжлэх ухааны ач холбогдолтой ажил болж гин гэж баярлж байна. Саяг нэмэртаа 인지 나는 돌았어 길을 위에 돌았어 옛날 살아댄지대 어이야 살든지그르대 대시 꿈이 생긴 몽골 나그네 그르대 Бид нар болохоор одоо энэ анчин шарнууд авгийн 3 шарын нэг гендингийн удмын өр уд гендингийн цэснэгийн өр удмын хүмүүс байна. Бид хэд одоо өнөөдрийн энэ баяр наадам их сайхан болж байна. Бид нар ургийнхаа баярыг их сайхан тэмдэглэж байна. Морин хурдан бүхэн хүчтэй ахан дүүс нь нэдэг бүлгөөрөө бүгдээрээ инх амгалан эрүүл сарвал тэнгэр алтаад бол тэнгэр сайхан ийм сайхан өдөр энэ баяраа хийж байгаадаа бид нар баяртай байна. Тэгээд энэ ураг удмынхаа бүх хүмүүст өнөөдрийн баярын мэндийг хүргэе. Бид бүхэн маш их баяртай байна. Би болохоор анчин шарнууд авгийн цэснэгийн Бүрүүжавын банчингийн өр хүүхдүүд голдуу энийг бид нар ингэж байж байна. Бид тэр цэснэ гэдэг хүнээс болохоор Бүрүүжав, Чойсрон, Ашна, Магсар гэдэг 4 хүүхэд төрүүлсэн. Тэрний өр хүүхдүүд бид нар байгаамаа. За ингээ өнөөдрийн энэ баяраа хийж байгаа ураг удмынхаа хүмүүст баярын мэнд төвшүүлье. Ах トゥ 3 шарын удмын ургийн баярыг хийж сайхан баярлж байна бид бүхэн. За манай удам бол Чонхрогтой тогтхын Баатрын одоо 5 хүүхдийн үрсад бид бүхэн одоо цуглж баяр наадмаа сайхан хийж тэмдэглэж байна. Нөгөө удмынхаа улсуудаа одоо ингээ ургийн баяр гэдэг чинь одоо ах トゥ хүүхдтэйгээ танилцж сайхан баярлж байна. Байгаль дэлхийн хүртэл энэ 2 өдөр сайхан байна. Өчигдрөөс эхэлж одоо манай анчин шарнууд удмын хүн бүгдээрээ одоо энэ тэндээ сугларч овгийнхаа баярын наадам хийж байна. Маш их олон хүн ирсэн байна, сайхан байна. Цаг агаар нь сайхан байна. Миний ах トゥ өнөр ч гэсэн бүгд одоо хол ойрын бүхэл улсууд бүгдээрээ оролцож байгаа их сайхан байна.
За одоо бол цаанхны одоо тогтсон баатрын 5 одоо хүүхдүүд бүгдээрээ энэ тэгсэн идэ будагаан дидэгчсэн хурдан мороо хараад одоо бүхэн одоо үзэхээр бүгдээрээ сууж байна. Үнэхээр сайхан нутаг орон миний өвдөд их сайхан харж биднийг одоо юу гэж байгаа явдал их баяртай байна. Энэ одоо овгийн баярыг анх хийх санаачлагыг гаргасан одоо юм сүрэнд их баярлж байна. Bir оюун чимэг байна. Бусд одоо Хомсын бүх улсуудад баярлалаа. Биднийг одоо сайхан санаачлаг гаргаж, цуглуулж, баяр наадам хийж, ах дүү нартэйгээ танилцж, овгуудмаа мэдж байгаа явдалд бол бид их баяртай байна. Энэ цаашдаа бид нэр одоо энэ овгийнхаа баярыг миний үргэлжлүүлэн хийх байхаа гэж би бодож байна. Тэгээд энэ хуран цугларсан бүх одоо анчин шарнууд овгийн ахан дүүстэй баярлалаа. Эрүүлийн ад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ёроё. Эдхийн наадам итгэдэг Засагт хаан аймгийн Дахан Бэйсийн хушууны нутаг дэвсгэрт ингээ ураг удмынхаа баярыг бид бүхэн өнөөдөр өргөн сайхан тэмдэглэж байна. За энэ ураг удмын баяр маань шарнууд овгийн одоо ургийн баяр болж байгаамаа. Тэгээ манай шарнууд овг дотроо болоод одоо чойнхор, чойнтон, гиндэн гэдэг энэ 3 элен зөвөг дээдсийнхаа үр сад болсон бид нар одоо өнөөдөр морины уралдаан бүхэн барилдаана хийж өргөн сайхан наадж байна. За энэ асарт бол одоо юу чойнхорын үлзий очрын Сэрээжовийнхан мөн сосрынхан нийлээ сууж байна энэ. Сосрын үр хөвгтүүд нийлээ сууж байна. Минийхээ ахан дүүс ингээ хуран цугласан энэ сайхан баяртай ураг удмын ахан дүүс та бүхэн болон энэ Ховд аймгийн Цэцэг сумын одоо оршин сууж байгаа иргэд та бүхэндээ одоо энэ сайхан нутаг орондоо эзэн болж ингэж сайн сайхан ажиллаж амьдарч байгаа та бүхэндээ маш их талархаж байна. Тэгээ та бүхэндээ энэ өдрийн энэ ургийн баярын одоо халуун мэндийг өргөн дэвшүүлье. Анчин шарнууд овгийн ургийн анх дугаар баярт хүрэлцэн ирсэн нийт сайхан ахан дүүстэй бас энэ сайхан баярын мэндийг хүргье. За Анчин шарнууд овг бол Ховд аймгийн Цэцэг суманд одоо амьдарч байгаа энэ иргэдийн цөм одоо маш олон тийм ахан дүүстэй юм сайхан маш том одоо юм ураг байгаамаа. За одоо энэ насарт бол манай Анчин шарнууд овгийн чойнхрын, үлзий очрын, за сэрээжвийн үр хөвгтүүд, за сосрын үр хөвгтүүд хүрэлцэн ирсэн байна. За би бол сэрээжвийн хүү төдвийн 3 дахь охин байгаамаа. За миний ах энэ Мегмар сүх байна. За манай сэрээжвийн гомбожвийн хүүхдүүд мөн сэрээжвийн цэвэний хүүхдүүд Улаанбаатар хотоос энэ ургийн баярт хүрэлцэн ирсэн байгаамаа. За энд сууж байгаа энэ хүмүүс бол одоо манай сосрын үр хүүхдүүд бас хүрэлцэн ирсэн байна. Сэрээжвийн сосрын үр хүүхдүүд нь бас ирсэн байгаамаа. Ингээд энэ сайхан ургийн баяртай хүрэлцэн ирсэн нийт ахан дүүстэй хамгийн сайн сайхныг хүсье өрөөё. За баяр хүргэе. Тогтоогой соёлынгийн савгүй туурай бөмбөртөө сүлэх химрихоо дэшээ саяг нэмэртаа инжи наадам дурлсан хэрэлүүе дурстаа гэмээр сарал дэнжидэ ойя сайдан жигэрдэ дэшээ түмний цингээ
나들 이끄네 소리를 담아는 말아 여수의 허가진 놀이네 금은 어둠이 생네 이들이 나들 이끄네 Сүлийн гойдог юм хөлсөн өнөртгөд химэр сэргдэг юм Төмөн ахта харж дотроо мэгшдэг юм Түрүүлээд ирэхээр мэлмэрдэг юм Торин шо сүлдэнд залсан юм Түүхэндээ мартан батрууд юм Монголд заяасан Тэнгэрийн хишиг юм Моллор эрдэнэгээд тагтдаг юм да Арван зүүнийг цахилж өрдөлсөн Анирхан талда адууга туусан монголчууд Адууга туусан монголчууд Домого хайлдаг юм Морин толгойд хуураа татдаг юм Адуу ухаантай эртнээс мэддэг юм Агуу түүхэндээ нэдэлдэг юм Ардын лонд мөнхөрч үлдсэн юм Атар талд дураар давхдаг юм Хазаан ширгүүлсэн Хүлэгэ харилдаг юм Хамаг Монголын минь химэр юм да Арван зүүнийг цахилж өрдөлсөн Анирхан талда адууга туусан монголчууд Адууга туусан монголчууд
та бүхэндээ баярлалаа. Баяр хүргэе. Шаврууд овгийнхаа санхүү дэсгэн бүлжиг шавруулахын тэнцэнэгийн үйлдвэрлэлийг эхлэе гэж бодож байна. ертөнцийг ээжийн сүү шиг цагаахан байгээ хүүхэд бүхэн дуугаад улж бай.
шүтэж жонон харын явлаар нүүдлэн ирсэн хөгөх шигт суу ухааныг дээдлэн шүтэж талан нутагта эзэн суу өвгөдөөдсөн холж ухаанаар бодлоон зэгцэлж уран ухаанаа сэлэх цаг нь